Яг иргэдийн оролцоог бид нар бас тийм нэлээд олон чиглэлээр нэлээд олон ажил өнгөрсөн жилүүдэд зохиогоод одоо хэвшээд явж байгаа. За хамгийн нэгдүгээрх нь бол иргэний танхим. Иргэний танхим. Өнөөдөр 152 хороотой Улаанбаатар хот. 152 хорооны 34 хороонд нь иргэний танхим нэгдсэн байгаа. Байнгын ажиллагаатай болцсон байгаа. Тэн дээр бол иргэний танхим хариуцсан тухайн хороон дээр бол тодорхой цалинжуулаад албан тушаалтай ажиллаж байгаа. А хүмүүсийн иргэний танхим дээр ирээд одоо түрүүний миний хэлдэг орон нутгийн хөгжлийн сангаа юунд яаж зарцуулах вэ гэдгийг хэлж болно. Тийм биз дээ, тэ. Хоёулаа өөрсдийнхөө өмнө тулгамж байгаа асуудлуудыг тэнцэнэ хэлцдэг. Хотоос юм уу дүүргээс юм уу хорооноос гарч байгаа шийдвэрүүдийг өөрсдөө саналыг тэр иргэний танхимаараа дамжуулж өгдөг. Энэ бол тогтмолцсон тийм үйл ажиллагаа. Энэ бол иргэдийн оролцоог хангаж байгаа нэг том ажил. Энийг цаашаа улам өргөжүүлээд бүх хороодуудад иргэний танхимыг байгуулах хэрэгтэй. Иргэний танхим байгууллаа гэдэг үүдээ цоожлоод явуул нэг өөр. А байгуулчаа тогтмол ажиллаж бол бас нэг өөр. Өөрөөр хэлбэл чанарын хувьд бас бид нэр дэвшил гаргах шаардлагатай байхгүй юу? Улаанбаатар сонсож байна, тань юугаар туслах вэ? Улаанбаатар сонсож байна. 1 2 3 4 1200 гэсэн ийм хоёр утсаар бид нар иргэдээсээ санаа оног авч байгаа. Өнөөдөр 100 дахь иргэн холбогдож байна. 100 мянга дахь иргэн уучлаарай. 100 мянга дахь иргэн. Улаанбаатар бол сая 200 мянган хүнтэй. 8 хүний 8%. Тийм ээ. 8%. Өөрөөр 16 хүний нэг нь энэ санаа оноогоо хэлжээ. За тэгвэл насан турш байгаа хүмүүсийн тоонд нь харьцуулах юм бол энэ чинь насан турш байгаа хүмүүс нь бол нэг 700 мянга орчим байдаг шүү дээ, тийм. Тэгэх юм бол энэ тоо улам өснө. 700 мянган хүний 7 хүний нэг нь одоо санаа оноогоо хэлж. Тэгээд энэ дээрээс ингээд аваад үзэхэд бас нэг юм байгаа юм. Улаанбаатар сонсож байна гэдэг дээр ингээд юмыг аваад үзэхдээ дандаа л одоо хотод одоо гомдол тавьсан, одоо тодорхой асуудал шийдвэрлэсэн, одоо проблемтэй гэж ярьдаг те. Тулгымцсан асуудалтай хүмүүс орж иж биднэрт асуудал тавиад байна л да. Энэ бол тэдний буруу ш. Гэхдээ тэр асуудлуудын бид нар нэг 80% шийдвэрлсэн байдаг, 20% шийдвэрлээг байгаа. Энэ бас нэг сайн тоо. Цаашдаа хүмүүс хотод бас мэдээж өөрсдийнхөө өмнө тулгарсан бэрхшээл, шийдвэрлэх асуудлаас тавихаасаа илүү бас хотын хөгжил өөрсдийнхөө саналыг хэлж байгаасаа. Энэ тоол хайцангуй бага юм билээ. Тэгэх юм бол бидний ярьдаг иргэдийн оролцоо бүр сайхан өссөн шүү дээ. За өнөөдөр та нар хогныхоо менежментийг тим маягаар хийгээч. Энэ уут харааж байгаа чинь буруу байна. Уут харааж байгаа нь зөв байна. Тэгвэл уут хараагаа авлаас ийм механизмаар ингэж явуулаач гэдэг юм тий. Тэр тээврийн хөдөлгөөн ч одоо нэг одоо нэгнийгээр автобус явуулна гэж та нар шийдсэн. Гэтэл жижиг машинууд автобусаас яваад байна шүү дээ. Энийгээ зогсоодлоо. Зогсоогонд бол ийм аргамж аавал та. Гэгмэшлэнгийн бас энэ хотын хөгжилтэй холбоотой санаа оноогоо бидэрт хэлжээвэл бас эн чинь эргээд бид нар хотоо иргэдийн оролцоотойгоор хөгжүүлж байгаагийн аюул том жишг болох байхгүй юу. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг далимдуулаад энэ хоёр утсаар бас хотынхоо хөгжилтэй, хотын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс маань өөрсдийнхөө санаа оноог бас харамгүй илэрхийлж байгаарай гэж хүсэж байна.